Амьдралд багтсан хайрын гимшээ Авэжи миний род шингсээ Сүм цагаан сэтгэл Амрах хосын хайрыг гагнсан сүм цагаан хорон Авэжи Бүтэн өдөржингөө шал цэвэрлэлээ. Хөх. Энэ сайхан сандал дээр суугаад нэг хөлөө амраагаад үзэх юмсан хөө. Яа. Ямар сайхан юм бэ. Энэ сандал дээр суугаад гэрлэхээр орж ирсэн хосуудыг бүртгэл байж идэг бол мөн сайхан аа. Монгол улсын үндсэн хуулийн дагуу та хоёрыг Монгол улсад нэгэн өрх гэр бүл болсныг батлан зарлаж байна. За ингээд хосууд бие биендээ хайраа илэрхийлээрэй. Амьдралдаа нэг удаа ч гэсэн энэ сандал дээр суугаад нэг гэр бүл баталж үзэх юмсан хөө. Самбай өгчээ юм асууж болох уу? Тэгээд энэ дүүргийн гэрэлтийг хэлсэн мөн үү? Мөө. Оо ашиггүй би дээгүр хайгаа яваад байсан байна. Ихчээ би танаас нэг юм лавлах гэсэн юм аа. Энэ юу хосууд гэрлэхийн тулд одоо юу хэрэгтэй байх вэ? Эрэгтэй эмэгтэй хоёулаа хурж ирээд иргэний үнэмлэхээ үзүүлээл тэгээд болоо шүү. Ерөөсөө тэр үү? Тэгэлгүй яах вэ? Ашиггүй дээ. Ихчээ бидгүүл танаас нэг юм гуйх гэсэн юм аа. Би нэг найз бүсгүүтэй юм аа. Тэрнийгээ баярлуулах санаатай зүгээр эн чинь уулзъягээд уулцсан байхгүй юу? Тэгээд байна штэ. Би дагуулад ороод ирээ. Даа тэгэхээр мэдэгдээг багт би тэрийг шууд батлаад өгч болох болов уу? Би сүрприз хийх гэсэн юм аа ихчээ. Та надад туслал та тэхүү. Би юу? Тийм ээ та би танаас л гоогаад байгаа шүү дээ. Ихчээ та туслал та тэхүү. Энэ амин хол хэрэг юм аа. Түргэлээрээ. Болохгүй ихчээ. За ашгүй дээ. Та тэгвэл хичээд авах уу? Тэгье. За би чамаа хийдэггүй дээ. Намаагүй. Дөрцөрөн. Би дуудаад ирэх үү? За гонта битгий хийлээрээ таа юу? Түргэлээрээ. За одоо гонта. Ай! Түргэлээрээ. За одоо түргэлээрээ. Түргэлээрээ. тэгдгүй яах вэ? Наашра. Түргэнашаа. За нэр юм блэ? Отхон туяа. Одоо юу болохыг мэдээгүй л байгаа үстэй. Зүгээрээ хэлж болохгүй. Наа тавьчих. Өнөөх чи яач ба? За хоточ гоё юм болно даа. Чиж бүр гинтхэн баярлнаа. Дарлаа шүү. Дарлаа. Ямар бүдэг гарч байна. Хидээгүй байгаа шүү. За. Түргэлээрээ. Ийшээ тогс. За зүгээр ороод ир заа. Тийшээ тогс. Чи хаяа юм сонсноо. Наана тогс. Хосууд бие биендээ ойрхон. Хосууд ойрхон. Бэргэн цаана. Цаалтаа зогсчээ. Бэргэн цаана. Чи одоо хуучрыг ойлгон заа юу? Хосууд ойрхон. Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11 заасны дагуу Монгол улсын иргэн дорж сүрэн Монгол улсын иргэн отхон туяа нарыг Монгол улсад нэгэн өрх гэр бүл болсныг батлан зарлаж байна. За ингээд хосууд бие биендээ хайраа илэрхийлээрэй. Гэхдээ хайраа төр байж байгаа ихчээ. Энэ сая хий энтэйг ирэхээр болчих уу? Монгол улсын иргэн дорж сүрэн. Тэр чи би байна. Монгол улсын иргэн отхон туяа. Биш ундар мааштай ихчээ. Ундар мааштай би танд хэлээгүй л үү? Чи юу туяа гараад ирв? Хаанаас гараад ирв вэ? Энэ бүсгүй юу? Энэ чи танай ажилтан биш юм уу? Харин танаа авгаа биш юм уу? Юу яриад байгаа юм бэ та? Заяа. Юу болоод байгаа юм бэ? Харин нэгд очиж Чи надад нөгөө сүрприз үзүүлнэ гэдээсээ ийм хоёр их нэртэй олох сүрприз байсан юм уу? Вэ юу хоёр? Би хүний хоёр дахь нь найж чадахгүй за. Чи өдрөө чи ойлголтоо. Би чи хүлдээ байна. Юу их чи би шилжүүлэх хөсч явсан чи одоо юу хурман дээр орсон юм бэ? Юу хурм бэ? Шилжүүлгээ. Дээшээ гарахгүй юугаа хийгээд наашаа ороод ирсэн юм бэ? Нэг л их яхан дайсан замд өмс замд далжигнаал гүгээд ороод ирэхгүй юу?
Тэгэхээр би одоо нөгөө танаа авгаач юм байна гэж бодоод нэрийг юу юугүй бичээд тамгаад авцсан. Оо гай чи хаагаад гараад ирсэн гайвэ чи. За уучлаарай. Одоо яана ихчээ тэгээд Одоо харин яалтай юм. За юусоо ингэ та. Ястаа мухай бодлоо. Гой тэхүү ингэ чи манай найз бүсгүүдээр очиод байж тээ ийм учиртай байсан маа гэдгийг тайлбарлаад хэлээд өгөхгүй. Чи би буцаад ороод ирээ. Амьдралдаа нэг гэр бүл батлах гэсэн чи энэ ч харин хэцүү ажил байна аах. За чамаар дутаж гиндэ манай ажил. Сайн байна уу? Яаж яваа юм бэ чи? За миний хайраа, миний ханаа. Нэг яриа байна. Айгүй их чухал яриа байна. Би чамд хайртай шүү. 3000 төгрөг өгөөч хөө. Тэр бас нөгөөхөө ударчих. Байхгүй. Бодоо гарч үз. За яг 4 зөгс юм чи 4000 болгочих юм уу? За чи өгчхөл дөхөө. Юу ч байхгүй. Гүцээ. Үгүй би нэр чамаараа бахархдаг шүү. Би нэр энд чамаагийн дагуулаа явахлаа зэрэг манай найзууд хэлдэг байхгүй юу? Хүрдээ чи ямар гоё авгаатай юм бэ? Чамайг яа тоосон юм бэ гэдэгдэг байхгүй юу чамайг? Миний ханаа чи нэр ханд нэг 3000 төгрөг өгчхөл дөө. Үгүй ээ. Би нэр чамтайгаа суусандаа баярлдаг. Өнгөрсөн 20 жил бол миний амьдралаар аз жаргалаар бэлхэж байлаа. Энэ 20 жил бол оноогоор дүүрэн 20 жил байлаа. Өнгөрсөн 20 жил нүл алдаа байсан юм. Бүр анханасаа л бүтлгүүцсэн. Гэрлэлтэд батлуулах гээд очиход яалаа. Үхэхийн барилгатаа модоо охин өдөр явж очоод батлуулсан. Одоо хар. Хоёулаа салхага шүүхэд өргөдлөө өгчөөд 3 сарын хугацаа авчаад байж байна. Энэ 3 сарын хугацааны дараа нэг бол хоёулаа сун, нэг бол сална. Гүцээ. Одоо гарч үз. Тэрнээс наа ямар ч яриа хөөрэ байхгүй. Гарч өчтэй чи. Өчөөчтэй. Яваа. Өчөөчтэй. Нэг юм чи бүр өчүүлэх гээд байна уу юу аа? Өчөөдөг яа. Өчөөдөг. За. Миний хань. Аяа хараа. Аха. Амсгаа гараг. Аха. За. Одоо яаж юм? Зүгээр. Ихчээ битээр байж гад ороод ирэх үү? Зүгээр санаа зовтгоо. За сайн байцгаана уу? За та хоёрын сайн муушнад ямар амаахаа. Би зүгээр мөрөөрөө явах юм тий. Тэнд очиж суужээ. За. Суугаад амарчаа за. Гоё штэ хөрхи. Зүгээр. Ер нь одоо гэр бүл болох гэж байгаа улсууд анханасаа л бие биендээ халамжтай. Анханасаа бие бинийгээ хайрлаж явах хэрэгтэй штэ. Тэгэлгүй яах вэ? Ихчээ тэгээд битээр учир зүг олцлоо л да. Одоо та битээрийг батлаад өгөхгүй юу? Сайн нэг бүдлээ гарцсан байж тээ. За тэгэхээр ингэнэ. За. Иргэн дордсрон. Оо тий. Анхныхаа авгаагаас салсан гэсэн шүүхийн магадлалаа аваад ир. Ямар авахны авгаа? Юу ямар гэж эн чинь? Яага эргэн отхон туяатаа та хоёр урд нь гэр бүл болж исэн шүү дээ. Тэгэхээр анхны авгаагаас эхэлж салж иж дараагийн авгаатайгаа суух хууль байгаа шүү. Та юу яриад байгаа юм бэ? Би надад отхон туяа гэж юмхтэй гэж таних ч юм байна. Ямар муухай улсууд вэ нэрчүүд аа? Аваагүй байхад авгаа сайхан, алаагүй байхад үнэг сайхан гэдэг аа? Урд нь юу гэж хэлжээж энэ отхон туяаг авч суусан болоо. Та болиод өгөрөө сая. Одоо болохоор би танихчгүй үзээгүй юм байна гэж ингэж байдаг. Та битгий гэлтэй. Отхон туяа минь шиг отхон туяаг нь. Минь шиг чи үгүй чи байж л та. Учир зүг олоотгоо заа юу. Залуу минь ер нь хуулийнхаа хүрээнд л амьдрын шүү. Одоо тэр хуульчдыг яана гэсэн үг. Ойлгомжтой. Чи анхныхаа аваагаас салах хөргөлтөө өгөө шүүхэд оч. Шүүх та хоёрт 3 сарын хугацаа өгнө. Энэ хугацаанд та хоёр эвтэй найртай байх юм бол дахиад үргэлжлүүлээ сунгана. Болж үтэхгүй байвал салгана. Миний нүггүй хэлэхэд авгаатай хэд хэзээ гар хүрээд үзээрэй. Би тэр эмэгтэй гэж таних шүү. Нөгөөгнүүдийг зохиод байдаг. Та ямар хайшаа байж. Би нэг танд юм байна. Яг танилцаараа ороод ирлээ. Чи яасан бэ авгаагаа яасан? Гүй байж л байна шүү дээ. Энэ бас дахиад солилцсон байна энэ хэрэг. Зүгээр. Та нар санаа зовлтгоо. Энэ манай гэр бүлийн хүн байгаамаа. Манай нөхөр танилц. За, миний өвгөн айтайхан гоё байл та за. Хуц. Нэр нь Хуц. Манай нөхөр байгаамаа. Солиор. Би чамайг аавынхаа нэрийг хамаагүй битгий хэлжээ гэж хэлдэг баха. Санаа зовтгоо. Солиор гэж манай хадам эцэг байгаамаа. Солиорын Хуц. Донгос. 90 донд бид нар нэг бүгдээрээ л нэг овог авлаа штэ. Манай энэ заавал хүнээс зөрүүлж байгаа юм шиг донгос аваг авсан байхгүй юу?
Донгос овогтой солиорын хуц. Өгчөөчтэй чи яагаад хүн зовоод байгаа юм бэ? За хуцаа. Тийш очиж сууж. Өгчөөчтэй. Хуцаа. Өгчөөчтэй. Энэ нэг юм чи бүр нэг өчөөч гэдэг нэг үе. Өчөөч үе. Хуцаа хаягаад байна. Хуцаа. Хуцаа яаж вэ? Санаа зовлтгоо. Отоох. 나 그거 가지고 술도 얻어가 미쳐. Санаа зовлтгоо. Энэ юу одоо Аяа вэ? чи хаана аваад ирсэн бэ намайг? Харин би сайн мэдэхгүй нэ. Энэ ихчнэр сони ихч шүү. Айтайгаа харьцахгүй аюултай юм байна шүү. Би явлаа шүү. Байжaalтай ихлээд ямар ч байсан учин зүгээ олоодг найз заа юу. За би Балерин тутвэ. Чи ойлгосноо сая? ойлгосон. Яах ёстойг мэдсэн үү? Ойлгомжтой биз дээ? Ойлгосон. Гүцээ шүүхэд очоод гэрлэлтэд цуцуулчаад хүрээд ир. За. Тэгээд дараагийнхаа хүнтэй сууж болно. За ундраа чи байж байгаа заа юу. Найз ямар ч байсан ихлээр салаатгах заа юу. Дараа чамдаа заавал суун заа юу. Байж байгаа минь шиг одоо би салчаад ороод ирээ. Балерин минут ч бүр зүгээр дандаа илэг барих гэж бодно. Энэ бүр харваас нөхөр вэ шүү. Юуг нэгчээ? Гэж юу гэсэн? Манай хуулийн нэр том ял да. Архаг архичин гэж байгаа юм. Үгүй ихчээ та андуураад байна. Манай найз залуу чи ерөөсөө арх хууч чаддгүй байхгүй да. Бүр арх харахаараа дотор нь муухай болоод байдээ. Дотор нь муухай Тий, таа. тэгээ би ерөөсөө арх үзүүлдэггүй штэ. Бүр Д байсан байх шүү хөөе. Наад чинь бас юу гэж байгаа юм бэ? Архинд донтогч. Одоо энэ нөхөр чинь явсаар байгаад АИД болно. Юу гэдэг юм бэ ихчээ? Архинд идэвхтэй донтогч. Яана. Яаж яваа чи энэ нэг юмтаас танилцчаа вэ? Үгүй манай найз залуу битээр нэг байгууллагт ажилладаг юм аа. Энэ юу хийдیں۔ Манай албаны дарга. Чи Би яах вэ зүгээр л ажилтна. ойлгомжтой. Цаадах чинь чамд АББД хийж байгаа даваа суудсан байна шүү дээ. Бас юу гэсэн үг вэ? Ажлын байрны бэлгийн дарамт. Ихчээ юу яриад байна? Санаа зовлтгүй. Их чинь бүгдийг мэдэж байна. Одоо чинь ер нь гендрийн асуудал хурцаар тавигдаж байгаа шүү дээ. Бид нар ер нь энэ муусаа юмнуудад ингээл дээрлэхүүлээд байж ерөөсөө болохгүй. Одоо чи хаана амьдарч байна? Би одоо найз залуугинд амьдардаг. Одоо эдний дүү. Тий, аав ээжтэй цуг. Ойлгомжтой хөөрхий. Чи чирээсөө банк хээхэд өртдөг нөхөр байна л даа хөө. Хээ гэж юу гэж байгаа юм бэ? Хүсээгүй хавтал. Яна. Тэр ямар амир юм бэ? Ихчээ энэ ер нь би юу хөөцлөөд яваад байна аа? Ог танихгүй эмэгтэйгээ салнага дандаа зөөцлөг үжидэг чинь. Тэр эмэгтэй чинь салганы үтэл би тантай суугаачгүй гээд байна. Тэр яах вэ дооё? Ер нь бодоод байсан чинь ЧЗЗББ юм байна шүү дээ чи. Чи ч одоо юу яриад байна? Үгүй яах вэ чи? Залтай залуу байсан байна аа. Чи ч одоо галзууч байгаа юм шүү дээ чи. Ихчээ энэ юу бодоод байна? Юугаар яриад байна аа? Ойлгомжтой. Би энэ бүсгүй жаахан хууль эрх зүйн актны талаар юм ярьсан юм л даа хөө. За. Санаа зовлтгоо. Ер нь одоо ингээд чамааг ажиглаад байхад чи ер нь хээзээ байна шүү хөө аа. Юу гэсэн үг наа чинь? Хууль завхруулагч. Хээзээ гэдэг нь одоо хууль завхруулагч гэсэн үг үү аа? Тийм ээ. Би хууль завхруулсан юм ерөөсөө алга байна. Харин бодлоо тарж байгаа таа байна. Заа юу. Тэгж ярих бол бид лам хард үзүүлээд ийм юм яг жил ус чинь таарах юм байна гэд өнөөдөр хурж иж байгаа нь мэдв үү? Лам хард үзүүлээд ээ. Тийм ээ. Ойлгомжтой. Иш охин минь. Цаадах чинь чамааг нилээн л. Цаадах чинь чамд. Уучлаарай залуу минь. Цаадах чинь чамд СПА-с хэрэгэлсэн байна шүү дээ. Юу гэсэн үг юм бэ? СПА-с. Сүсэг бишрлэр айлган сүрдүүлэх. Ямар юм аа? Би яатай юу бэ? Чи бас яагаад байгаа юм бэ? Би ямар тэнэг юм бэ? Ой энэ бүр амьдралыг давчилчих юм байна л дөө. Ус ундраа болол доо. Би чамд хизээч СПА-с хийгээгүй үстэй. Би СПА-с хийгээгүй штэ. Тийм үстэй. Юу гэсэн үг? Хийсэн. Ихчээ таныг хараад авах таа вэ штэ. Ер нь хээ эмхтэй вэ шүү. Заа юу. Хээ вэ шүү та. Баярлалаа. Баярлаад ахын байхгүй. Та юу гэж ойлгочоо баярлаа гэдэг байгаа юм? Цаадах чинь бас тийм ч муу хүн биш вэ шүү хөөрхий. Та юу гэж ойлгочоод байгаа юм бэ? Хөөрхөн хүүхэн гинэ. Үгүй ээ, та буруу ойлгож. Таныг би хөгийг хүүхэн байна гэж байгаа юм. Тийм ээ. Та хээ байна. За залуу минь харин чи тэгж ярих юм бол ёстой.
Энэ зэ байна. Юу гэнэ? Энэ зэ. Оо тийм ээ. Тийм ээ. Би нийгмийн зүтгэлтэн. Оо тийм. Зүгээр байгаараа залуу минь. Новшин залуу гэж байгаа юм. Оо бүр ингэж дормсохтой тусна аа. Тэгж ярих юм бол тэгвэл та байна штэ. Та УЗХ байна заа юу. За залуу минь. Их чинь одоогоор үндэсний зөвлөлт хороонд ороогүй байгаа шүү та хөөе. ямар томоор бодно вэ? Үгүй ээ. Та үнэхээр зөв хүүхэн байна гэж байгаа юм. Чамаг ингээ хараад байхад чи ёстой ЭХД байна. ЭХД юу гэсэн үг наа чинь? Эмэгтэй хүнийг дарангуйлагч. Би тий биш ээ. Харин та бол байна штэ. Та бол байна штэ. АБДХ ДЗЧД БХБ АДДЧ СБХА ТХБ байна. Яг Юу чи яасыг нэхнээс албан байгууллагын эмэгтэйчүүдийн эрх ашигыг хамгаалах юу гэсэн? Мартсан байна. За залуу минь. Яа юу бэ? Оо, юу гэсэн ямар мундаг банд вэ гэж байгаа юм уу, тийм ээ? Гүцэ, яа юу бэ? Та юу гэдэг вэ? Ярих юм байхгүй. Оо, цаац. Тэгж байгаа ундраа. Явъя гэдэг штэ. Яа, Юу гэсэн үг? явахгүй гэсэн. Тэгвэл бэ. Бодохгүй юу гэсэн үг? Сайн байцгаана уу? Сайн байна уу? Энэ бархан биш үү? Хавга их чи ямар гоё болцсон юм бэ? Цэвэрлэгч гэж хэлэхэрэг болцсон бэ штэ. Хаяа ийм хувц өмсчээлдээ гоё харагдаж штэ. Баярлалаа. Өнөөдөр манайхны нэг хоёр залуучууд ирж бүртгүүлнэ гэсэн. Өө за. Тэгээ одоогоор алгал байна. Танилццгаа. Энэ манай ЖХ. ЖХ гэдэг чи юу гэсэн үг лээ? Жинхэнэ хуульч. Сайн байна уу ЖХ? Сайн байна. Хавга их чи өнөөдөр хосууд ирсэн үү? Энэ нэг хоёр хөөрхөн залуучууд ирээд бүртгүүлъя гээл таныг хүлээгээд байна. За, одоо бүртгээд өгье. Баярлалаа хавга их чи. Зүгээр. Хөөхи тийм баха. Уучлаарай би таныг жинхэнэ ЖХ юм болов уу гэж бодоод байсан чинь та зүгээр л хээ байсан юм байна штэ тийм ээ? Та зүгээр л хээ байжээ. Юу гэж байгаа? Хоккейч ингэж байгаа мэд үү? Залуу наашир та. Наашир. Та яах гэр? Их чин зүгээрчгүй хээ юм шүү. Наа чи юу гэсэн үг? Хоккейчдын ахлагч. Бас тэр үг томч юм байна. За одоо санаа заа. Залуу минь. Наашир Та яагаад хэрүүлүүдэд яваад байгаа юм бэ? ИП. Наа чи юу гэсэн үг? Извините, пожалуйста. Залуу минь. Та яах гээд байгаа юм бэ? Дэ. Наа чи юу гэсэн үг? До свидания. Залуу минь. Та ГБ. юу гэсэн үг наа чи? Goodbye. Хавга их чи баярлалаа. Энэ хоккейч чад хөөхөн гадаадаар ярьцдаг байна уу юу аа? За, таны нэр хэн блэ? Хин би юу? Ааха. Дэ. Дэ? Биш. Дорц. Ааха. Дорж сүрэн. Таны нэр? ГО. Зүгээр Шив гончгийн ундрмаа. Ундрмаа. Монгол улсын гэр бүлийн хуулийн дагуу иргэн дорж сүрэн иргэн ундрмаа нарыг гэр бүл болсныг баталлаа. Таанууд гэрт толгой холбож нэг бүл шинээр нэмэгдлээ. За одоо ингээд дурлалт хасууд хайр сэтгэлэн илчилж бие биендээ баяр хүргэнэ. Биш. Үнсэлцэн үү? Буруугаар ойлгочих. Ямар удаан үнсэлцдэг юм бэ? Ой бас хугацаа байдаг юм уу тий? Ингээд та хоёрынхон амьдралд нь аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөө. Бэ баярлаа гэж байгаа шүү тий. Баярлалаа. Өнөр өтгөн сайхан айл болоорой. Баярлаа ЖХ. ГБ goodbye гэж байгаа юм аа. Ундраа чи ингэ хардаа ямар гоё вэ? Ингээд хоёулаа ТХ болж байгаа юм байна шүү дээ. Юу гэж байгаа юм бэ? Таанууд гээд толгой холбох гэж байгаа байхгүй юу? Ямар гоё юм бэ? Ямар гоё вэ? Тоё.
Бэчэхэ. Юу гинэ? Бэчэхэ. Бэчэхэ? Аха. Ундраа чи намайг арай үнэн голоосоо бэчэхэ гэдэг юм шүү дээ. Тийм ээ, бэчэхэ. Чи дөнгөж гэрлэнгүүтээ намайг бэчэхэ гэж байгаа юм уу? Тийм. Ундраа чи бололтой. Чи найзаагаа бэлгийн чадваргүй хөвгөн гэж байгаа юм аа? Ундраа. Юу гэжтэй дооё. Би чамд хайртай. Нөгөө хоккейчнда дандаа уруугаар нь ярьсаар байгаа. Тэглгүй яах вэ? Найз нь ч гэсэн чамдаа бэчэхэ заа юу. Хоёулаа насан туршдаа биевиндээ бэчэхэ. За явъя.